Rio Tinto Kinekot гээд одоо нэг уурханаас олцсон чулуунууд хараад яг ээж шиг аюулгүй ажиллаж байгаа. Яах гэж аюулгүй ажиллаж байгаа гэвэл Rio Tinto Kinekot зөнхөрг ээжийнхаа мэддэг газар ээжийнхаа ажил дээр ингээд бүр аймаг гоё юм байлээ. Бараг гэршил амьд тухтаад монголч тэр гадаадч тэр бүх уурхаад ажиллаж байгаа хүмүүс ингээд амар хэцүү нөхцөлд аюулгүй ажиллаарай, keep each other safe. За hi guys, Тэмүүл юм байна. За би тэгээд өнөөдөр сургуулиасаа даалгавар аваад гадуур ингээд нэг ямар нэг ажил сонгоод ингээд job shadow хийсэн байгаа. Тэгээд хаана хийсэн бэ гэхээр ээжийнхаа ажил дээр одоо уурхайн төв офис дээр ингээд Good morning. хамгийн ихэнд ажилд орж ирж байгаа хүмүүс сургуульд ордог. CCA карьер судалдаг хичээлээс job shadow хийсэн. Ээжийнхээ ажлын сургалтын албанд ажилладаг нэг хүнийг өнөөдөр дагнаа. Ажлаа яаж хийдэм байх гэж судлан тэ. Сургагч багш гэж ямар мэргэжлүүдийг мэдэж авнаа. Kinekot Training Center гэнэ. Сургалтын хэлсэн нь шүү дээ, сургалтын алба. Энд ажилд орох хүмүүс бүгд энэ сургалтын албаар ороод бүх хэрэгтэй мэргэжлээс хамаарат бүх хэрэгтэй сургалтаа аваад тэгээд ажлынхаа байранд ордог байх нь шүү. Ээж нь бас энэ сургалтын албаар сургалт оруулж ирсэн. Цэвэрлэг юм. Тасмастай байхад амар юм шүү. За ээж нь бааж амшуулна. Тэгээд ажиллаа авна за. She knows who you are. Би ингээд нэг хичтэй цуг ингээд 2 цаг бүхэлдэн явсан. Тэр дунд ингээд юу үзэн бэ гэхээр ингээд тэр офсыг ингээд танилцуулаад тэгээд ингээд одоо уурхаад яагаад аюулгүй ажиллах хэвээр аюулгүй ажиллахын тулд яах хэвээр гэдэг офсорны хууд аймгаа сонирхолтой ингээд одоо нэг уурханаас олцсон чулуунууд хараад тэгээд ингээд гоё хүмүүсийг ингээд ширэн дээр суугаад ажиллаж байгаа гэд бүх юмыг аймаг гоё харсан. Тэгээд доторх нь бүр ингээд аймаг гоё цэвэрхэн аймаг гоёсэн. Ингээд keep each other safe гэх юм байт юм лээ. Тэр нь болохоор бүх хүмүүсийг одоо бинийгээ аюулгүй байлгах гэд зөвхөн би энийг хийвэл би аюулд орно биш бусдаа ингээд чиний хийвэл аюултай харагдах юм байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм ингээд амар одоо нэг сургалт орд юм бэлээ. My hobbies are playing piano, doing taekwondo. It's for my family and my friends and my grandparents. Nice. Okay, and are your grandparents here in the U.S. with you? No. Okay. They're in Mongolia. Okay, all right. And tell me about this food here that you were saying that's a Mongolian dish. What is it? Oh, it's like a flour inside with it's like dumpling. Okay, Inside with a meat. okay. Very good. What are some of the things that you've enjoyed to do outside in Utah in the cold? Doing snowmen, making snowmen, Okay, and watching movies in the cinema. okay. Oh, nice. Okay, all right. Thank you. Pose. Yep, there you go. Oh my gosh. Нуурхад хамгийн одоо нэгт нь юу гэдэг вэ хамгийн чухал нэгт нь юу гэдэг вэ гэхээр би бинийгээ гол нь зөвхөн өөрийгөө би аюулгүй байх хэрэгтэй биш. Би бинийгээ бүх одоо тэр уурхад офс ажиллаа бүх хүмүүсийг аюулгүй байлгах гэдэг дүрмтэй байдаг юм байлээ. За би тэгээд 8-аас 10-ийн хооронд 2 цаг ингээд хүний дагаж яваад бүр ингээ яг ээж шиг улаан нэг уншилдаг карт март аваад тэгээд аймаг гоё байсан. Би бүр дахиад удаан баймаар байсан. Тэгээ намайг гарахад ийм гоё бэлэг өгсөн. Юу өгсөн гэдгийг таньжтай эхнээс нь харуулъя. Ийм буддаг ном өгсөн байгаа. Машин шинтэй. Энийг ингэж бууддаг. Тэгээд дүү бас битүүр тэнүү болон бас надад ийм хоёр ном өгсөн байгаа. Тэгээд нөгөө нэг keep each other safe гэх тийм сургалтчиг юм надад орохдоо ийм постэр хийсэн байхгүй юу? Энэ яадаг вэ гэхээр одоо ингээд энэ дээрээ ингээд дөрөв хуваагаад юмаа бичдэг. Одоо бид нарт харуулна заяа. За ийм том цаасан дээр хийсэн байгаа. Ингээд Тэмүүжин гээд миний нэр. Тэгээ ингээд дөрөв хуваацсан. Энэ болохоор чиний одоо зан чанарууд дуртай зүйл чингээд шар өнгөн дуртай, өвөл дуртай from Mongolia. Манай гэр бүлийн хүмүүсийн гэр бүлийн одоо гишүүдийн нэр нь Тэвсгээр эхэлсэн. Тэгээ миний хобби болохоор төвлөрөөр тоглох, taekwondo хийх, волейбол тоглох, тэгээ найзуудтайгаа гадуур гараад ингээд цагийг өнгөрөх. Тэгээд энэ болохоор миний дуртай хоолнтой нь бургер, кола, тэгээ chicken, steak, бөх, тэгээд угаасаа чихэр, тэгээд
Монголын хоол нэмд хуушуур гэдэг хуушуурд нь бид дуртай. Тэгээд одоо нэг keep each other safe гэсэн шүү дээ. Тэгээд чи яагаад ажилд ороход юуны тулд ингэж аюулгүй ажиллаж байгаа, яах гэж аюулгүй ажиллаж байгаа гэвэл гэр бүлтэйгээ байхын тулд, найзтайгаа байхын тулд, эмээ өвгтэйгээ байхын тулд гэд ингээд энэ постэр хийсэн байгаа. Ингээд шинэ хүмүүс ажилдаа орж ирэхдээ сургуультанд нь ороход нь ийм постэр хийлгүүлж хүмүүсийн урд юмар чаддаг болгодог гэх юм уу. Би ингээд бүх өгсөндөө гаргаад ирчлээ. За 2 ном сая үзүүлсэн шин. Сэний мама будах дугуйд краyon байна. Ус өгсөн. Энэ болохоор Rio Tinto Kinecot гэдэг хөтөр байна. Энэ Kinecot-ийн үдэг байна. Миний би хичээл дээр хэлний нүцгийг саммаваа ингээд хийчихдээ штэ нөгөө нэг халуун мал юм байхтай юм. Энэ дээр бас Rio Tinto Kinecot зөнхөр гэсэн юм зургтай chocolate chip гэсэн шүү. Тэгээд энэ дотор бас өөрхөн олон юмнууд байна. Rio Tinto Kinecot-ийн энэ өөрөө юм болов. Энийг надад хэлж өгдөг. Энэ болохоор юм стикер Kinecot гэсэн. Энэ болохоор шивээс гисэн. Нөгөө миний яриадсан keep each other safe гэдэг ийм бүх одоо хүний ажилтг хүний ширээн дээр нь ийм бүр ингэ том альбом шиг юмтай юм байт юм лээ. Энэ болохоор жинхэнэ зэс гисэн. Бүр жинхэнэ зэс шүү. Тэгээд ийм дэлгүүрний осор Metals гэсэн. Тэгээд Rio Tinto Kinecot гэсэн ийм дэлгүүрний осор байна. Энэ юу юм шиг нь тасгал хийхдээ хэрэгэлдэг юм утас юм шиг энэ дээр ийм юмнууд байна. Гоё энэ дээр ингээд жишээ бэрхлээхэд гараараа ингэж татаж тасгал хийсэн байна. Энэ юм ирцэн юм бэ юм. Ийм Rio Tinto гэсэн ингэж ийм бүрх юм байна. Энийг бас адлах юм байна. Хурлын тас шилгүүд. Ийм тос шиг юм байна юм. Энэ нь болохоор намны тос. Инженийн юмтай тэгээд ингээд гарч ирдэг. Тэгээд Rio Tinto Kinecot энэ дэдрээс тэхгүй. Энэнгээр тасгал хийгээл булчинтай болчих биш. Миний булчиг хараач тээ. Тэгээд ер нь job shadow хийх амар гоё юм байна. Ялангуяа ээжийнхаа мэддэг газар ээжийнхаа ажил дээр ингээд уурхаас усан чулуу молоо хараад ингээд би бүр ингээд 2 цаг байсан. Би ингээд за 2 цаг амар удаан байхдаа юу их болдоо жоох уйд холоо таам гэлжсэн. Гэтэ би ингээд очоод яг ингээд гарах төгсөн чи би бүр ингээд өдөржингөө тэнцэн ингээд цуг баймарсан гэдээд тэг бүр ингээд юм зүгүүд явсан тэрийг ингээд энэ тийм ингээд уншуулдаг юм байх юм бол уншуулад ордог хаалгаар байгаа. Тэг би бүр ингээд дахиад удаан баймарласан бүр аймаг гоё юм байлээ. Бас нэг таалагдсан юм гэвэл алтханоос халуун шоколад, кофе, халуун ус юу гэдгийг тийм авч олон тэгээд fresh ингээд жимс тавьсан байдаг. Тэгээд идэж болно. Microwave байдаг. Хоолоо халаагаад идэж болно. Бүр ингээд баг гэршиг лаймд тухтай тэгээд амар дулаахан юм байл дээр авсан. Би ингээд хүүдийн мод баг хүүдийтэй очсон чинь ингээд амар халууцаад тайлчмаарсан нэгцэн. Дахиад амар удаан бүр ингээд баг 7 хоног цуг ажиллачмаарсан нэгцэн. Тэгээд хамгийн гол миний хэлэх байгаа зүйл гэвэл намайг ингээд өнөөдөр дагуулж явсан 2 амар гоё ихчтэй баярлалаа. Thank you so much Sydney and Andy. Монголч тэр гадаадч тэр бүх уурхаад ажиллаж байгаа хүмүүс ингээд амар хэцүү нөхцөлд урт цагаар ажилладаг гэж би ээжээсээ зөндөө сонссон. Монголч гадаадч уурхаад ажиллаж байгаа ах нараа та нар бүгд ингээд аюулгүй ажиллаарай. Тэгээд keep each other safe. Миний нөгөө job shadow хийсэн офсоос сурах зүйл зөндөө байсан. Бинийг одоо хүндлэх гэдэг ч юм уу. Та нарт бүгдэнд амжилт хүсье. Сайн ажиллаарай. Тэгээ баяртай. Keep each other safe.